За өндөр гэгээний Монголын урлагт оруулсан олон их хувь нэмрийг бид нар бол мэднэ. За энэ дотор бол өнөөдөр дэлхийн урлагийн одоо сүр сүлдэнд болсон ялангуяа дорн дахны бүдгийн урлагийн одоо сүр жавхлан болсон язгуурын таван бурхан ногоон цагаан дархийн одоо шуумлыг бол өөрийнхөө мутраар бүтээсэн. Энэ бол өнөөдөр дэлхийн урлагийн гайхамшиг болж байгаа гэдгийг би бас орчин үеийн нэг жишээгээр хэлье гэж бодож байна. Би бас 80 хэдэн оны үеэр бол Парис хотод багшаар ажиллаж байхад Францын Гиме музей гэж дорн дахны урлагийн одоо алдарт музей дотор өндөр гэгэний үсгэлэн гарч яана гэсэн ийм яриа хөөрөө болоод би бас тэнд очиж үзэж ийсэн. За тэгэхэд бол Францын урлаг судлаачид эдгээр маань дэлхийн түвшний том урлаг судлаачид байсан. Өндөр гэгэний тэр шумлуудыг үзээд энэ энтхэгийн төвдийн балбын бурхны ичний урлаг дотроос энэ өндөр гэгээн гэдэг хүний энэ урлаг бол үнэхээр гоо сайхны үед бол игнишгүй ийм бүтээл юм байна. Энэ бол одоо дорн дахны Микеланжело гэж хэлэхээс өөр арга алга гэж